Би энэ удаагийн тайлангаас манай захим хөгжил харилцаа холбооны яам, за хууль зүйн дотоод хэргийн яам хамтран хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг ер нь нэлээд сайн хийгээсэй гэж бодож байна. За энэ удаагийн тайланд ялангуяа захим орчимд хүний эрхийн асуудал, тэр тус маань гендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг бас нэлээдгүй бичсэн байна. Тэгээ үүний нэг жишээ бол та бүгдийн тайлан дээр бас бичсэн байна. Ажлынхаа онцлогоор шалтгаалаад улс төрч эмэгтэйчүүд болон сэтгүүлчид үүнд хамгийн их өртдгөө гэж. Сонгуулийн үеэр ч гэсэн эмэгтэй улс төрчдийг хамгийн их дайрдаг, мэдээллийг түгээдэг. За сүүлийн үед бүр deepfake maker дамжуулаад худал хуурмаг мэдээллүүдийг бол хамгийн сайн хийдэг. За үүний нэг тод жишээ бол одоо сүүлийн үед манай улсын хурлын эмэгтэй гишүүд рүү бүр ирээ зээргүй эвлүүлж агаад худал мэдээлэл тараадаг асуудал боллоо. Би энэнийг бүр магадгүй дараагийн удаагийн хүний эрхийн комиссийн тайлангийн судалгаан дээр оруулаасай гэж хүсэж байна. Саяхан одоо улсын хурлын гишүүн Баярмаа руу намар ингээд мөнх соёл Баярмаа хоёр руу за унаач хүүхдүүдийн асуудлыг ярьснаас болж баасан жаргал саранчлуу нар гишүүд рүү за өнгөрсөн намаржингаал манай дөнгөж чуулга эхэлж байхад цэнгүүн гишүүн рүү тэгэл номин сайд руу инхчээ гишүүн рүү сүүлийн үед нарантуя наараа мөнхчээ гэдээ ерөөсө үүнд өртдгүү хөнгөж байхгүй болсон. Өнгөрсөн парламентод манай цөөхөн эмэгтэйчүүдийг ар гэр амьдрал за дээрэс нэмээд өмссөн зүүсэн үс гизэг бүгдэрингийн шүмжлэлсээр л одоо байсан энэ нь ингээд амжирсаар хагаад хідэн хүнж байсан бүгдэрингийн шүмжлэл дуусах юм байна. Тэгэхээр ийм байдалтай байгаа цагт бид нэр гендерийн эрхтгийгч байдлын асуудлыг хамгийн ил тод харагдаж байгаа хүмүүсийг нь хайр найргүй балбаад байхад одоо энэ бол хүүхдүүдэд нөгөө талдаа үзүүлж байгаа том жишээ. Хүүхдүүд бид нар яг энэ захим орчинд хүний эрхийн асуудал за ингээд үеийнгийн дээрлэлтийн асуудлыг ярихад урдаас ингэж хэлж ийлгүй. Та нар би энийг амар дээрлэх юм бэл шүү дээ. Хайр найргүй та нар муулт юм бэл шүү дээ. Томчууд та нар биенийхээ өдөөс харж байгаа л хэлэхгүй үгээр би энийг хэлдэм бэл шүү. Тэгээд та нар яхаараа бид нар дээр ирэхээр би энийг хайрлах хүнддэг гэдэг юм. Та нар биднэрт энэ үлгэр жишээг тогтоож байгаа штэ гэж шиг ханддгийм байлээ. Тэгэхээр үүн дээр энэ юун төлөө холбогдох байнгын оронтой боллоо. Юун төлөө холбогдох яамтай боллоо. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах дээр өөрөө ирэхгүй ажиллах хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь саяхан хүний эрхийг одоо хамгаалахын багц хуулийг улсын хурал засгийн газраас өргөн барьсан. За үүн дээр энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуультай бид нар болоод гэр бүлийн хүчирхийлэлтэд нэлийн хатуугаар тэмцэхгүй л гэр бүлийн хүчирхийлэл бүр gaarlаа гэд оруулж ирсэн чи одоо сэтгэл зүй санхүүгийн бол ер нь бусад хүчирхийлэлд үзүүлж байгаа одоо хуулийн зохицуултыг нь ер нь зөөлрүүлээд оруулаад ирчих. За нэг захиргааны аргаар тэгээ нэг зөрчлийн торгуулийн аргаар за ингэх юм бол хүн дуудахчгүй. Яг бол бөө юм болоод дуудаад ирээд нэг 300 мянган төгрөгөөр торгуулна гэж чинь тэр мөнгөний одоо бодвол нөгөө мөхчрхийлд өрцөн хүн л олж ирэх бах. Чамаас олж 300 мянгаар торгууллаа гэд. Хэрвээ ийм байх юм бол энэ хүчирхийлэлтэй яа гэр бүл хөдөлмөрийн байгуул яамны гэр бүл хүн амын хүчлэлцэн дараах зөвхөн байна. За булгантай гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр энэ саяын хүний эрхийн хуульд бол тодорхой зохицуултуудыг оруулсан ийм зохицуултууд орж байгаа. За энэ гендерийн тийш бус байдлын талаар тодорхой арга хэмжээг авах одоо энэ цаг үеийн одоо зохицуулт хийх цаг үе болсон байна гэдэг нь бол энэ тоон судалгаанууд дээр бүгдээрэнд нь гарсан байгаа. За тэгэхээр өнөөдөр харамсалтай нь энэ хууль зүйн дотоод хэргийн яам болон цагдаа гэрэнтийн газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн одоо энэ захим хөгжлийн яамных маань бас орж ирж бас хариулт өгсөн болов гэж бодож байна. Захим орчинд ялангуяа охид эмэгтэйчүүдийн нэр төрд нь халдах, гүтгэх, доромжлох одоо захим deepfake буюу одоо дураг дүрсийн өөрчлөн одоо нэр төрд нь халдах ийм асуудлууд бол ялангуяа одоо сонгуулийн үеүдүүд бол маш их гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол эмэгтэй улс төрчдийг бол илүү одоо шөмжлөх ийм хандлага бол байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн энэ илтгэлээр хүндсэн асуудлын одоо гол асуудал бол энэ эрх зүйн орчныг өөрчлөх асуудал байгаа. Тэгэхээр энэ дэлхийн нийтээр энэ захим гендер суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 36 төрлийн ийм нэр томьёонууд гарсан байгаа. Энэ нэр томьёонуудыг бид нар одоо харж энэний агуулга нь манай хууль тогтоомжид тусгацсан байна уу, тусгагдаагүй байна уу? Ялангуяа энэ троллингийн асуудал, энэ deepfake буюу одоо бичлэг зургийг өөрчилж байгаа асуудал тэрийг бол бид нар бас энэ эрх зүйн орчны хүрээндээ бас зохицуулах шаардлагатай. За нэмж хариулна 4-р микрофон.
За мөн энэ сүүлийн жилүүд бол энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал эдрүүл өөрөө одоо цахим орчинд бол үлдэгдэж байгаа нь илүү хохирогчдод хоруу чанарыг авчирдаг, амиа хорлохоос одоо аргагүй байдал хүргэдэг иймэрхүү асуудлууд бол бий болоод байгааг анхаарах шаардлагатай байна. За мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой яригдж байгаа энэ асуудлын хүрээнд бол торгуулийн энэ хариуцлага тооцохоор ингээд бас яригдж байна. Энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс бол бас эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл энэ торгуул бол улам одоо тухайн гэр бүлийн одоо санхүү одоо хохирогчийн одоо төлөх ийм нөхцөл байдалд хүрэгдэг учраас бол энийг бид нар бас анхаарч үзэж энэ гэр бүлийн өвөрмөц онцлог хэрэгцээнд нь одоо нийцсэн одоо шатлсан хариуцлагын тогтолцоог бий болгохыг бол санал болгож байгаа. Улс төрч эмэгтэйчүүд цахим хүчирхийлэлд өртөж байгаа талаар яг ямар асуудлууд хөндөгдөж гарч байгаа вэ гэдэг судалгаа бол үндэсний судалгаа бол алга байна. Тэгэхээр энэ асуудал дээр гендерийн үндэсний хороо яг энэ чиглэлийн судалгааг хийхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайлбал бас санал тавиад за энэний үр дүнд хэвлэл мэдээллийн зөвлөл яг одоогоор улсын хурлын сонгуул болоод аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байсан 370 эмэгтэйг асуулгаар 20 эмэгтэйтэй тухайлан ярилцлагаар за яг 8 зорилтод бүлгийг бас очиж 40-50 минутын ярилцлага хийсэн судалгааг бол яг одоо хийж байгаа гэдэг мэдээллийг өгөөд за үүнийг тархах танилцуулах чиглэлд нь бол төсөв байхгүй гэдэг асуудлаар үндэсний хороонд хандсан. За энийг үндэсний хорооны ажлын албанаас ямар ч гэсэн боломжтой байдлаар бид нар үндэсний хэмжээнд танилцуулах ус төрч эмэгтэйчүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна яг сошиал хүрээнд хэрхэн одоо хөтгөгдөж ямар асуудлууд илүүтэй өртөөд байгаа вэ гэдэг дээр энэ судалгааны За нэмж хариулах 2 дугаар микрофон. танилцуулахад нь хамтарч ажиллах гэж байгаа. Тэгэд энэ судалгааны үр дүнг танилцуулахад нь бас улсын хурлын зөвхөн эмэгтэй гэхгүй эрэгтэй эмэгтэй бүх гишүүдтэй бас урилга олох үргүүлье. Энэ талаарх арга хэмжээг холбогдох бас байгууллагуудыг оролцуулж төрийн холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргэж авч хэрэгжүүлэх бас арга хэмжээний зөвлөмжүүд бас судалгааны үр дүнд суурилагдаж өгөгднө гэж бол харж байна. Энэ гендерийн үндэсний хороо хүний эрхийн үндэсний комисс гэмчлэн байгууллагууд уг нь бол асар их мэдээлэл зөвлөмжүүд гарч байгаа юм шиг байна. Энүүнийг ерөөсөө нэг юм хуульд тусгадгүй энд биднэрт нэг авчирж ирж танилцуулсан болоод тэрүүнийг тусах нь баг хамгийн сүүл бидний ажил болоод хууль тогтоомжийн хуулиар засгийн газар ямар хууль өргөн барин тэрнээс давж бид нар цаар хүрээгээр тэнд зүйл заалтыг өөрчилж болдгоо. За ингээл ер нь нацсан шалаанд орчиж байгаа. Яг үнийг хэлэхэд. Тэр энэ бүгд төр бид нар нэг жоохон арай өөрөөр ажиллахгүй болохгүй байна. За одоо бид нар энэ гэрүүлийн хүчирхийлэлтийг тэмцэх энэ санкцыг яагаад бууруулсан бэ гэсэн чинь гэрүүлийн хүчирхийлэл хэтэрхий их байгаа болохоор гэж хэлж байгаа. Хамгийн гайхалтай нь гэрүүлийн хүчирхийлэл хэтэрхий их байгаа бол эсэргээрээ үнэ чинь хариуцлагын чангатгаж тэмцдэг юм уу? Яахаараа зөөлрүүлэхээр гэрүүлийн хүчирхийлэл буурна гэж үзээд байгааг би бол одоо хувь хүний хувьд ерөөсөө нэгдүгээрт ойлгохгүй байна. За үүн дээр манай та бүхэн юугаа зөвлөмжөө хөргүүлсэн үү хууль зүйн дотоод хэргийн яамруу энэ асуудлаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн инх болт гишүүн яг энэ ажлын хэсэгт нь ороод ажиллаж байгаа. Тэгээд бид нар бол өөрсдийн одоо тусгайлсан саналыг бол энд оруулж саналаа өгсөн байна. За саяын асуудалтай холбогдуулт хууль зүйн дотоод хэргийн яамнаас тухайн саналыг оруулж ирсэн. За хуулийн танилцуулган дээр одоо гэр бүл хөлбөмбөгийн байгууллагын яамны саналыг үндэслэн гэсэн ийм танилцуулга хийгдсэн байлээ. Тэгээд манай яамны зүгээс албан ёсоор хандсан тэр хууль зүйн дотоод хэргийн яам дээр энэ санкц ингэж бууруулах санал одоо манайхаас хөргүүлээгүй. Та бүхэн албан бичиг ийм хөргүүлсэн бол одоо бид хөргүүлээгүй. Тэгээ мандахаа гэдэг хүнтэй би өөрөө бас холбогдож асуусан. Тэгээд тэндээс буцаж холбогдно гэд одоо холбогдог л байна.